Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Здрасте, можно? Проходи. Теперь запомни, ты теперь пацан, ты теперь с улицы, а кругом враги. Өнөөдрийн дугаарт Слава Бацан гэх 2024 онд одоо хийд болж байсан он сонирхолтой киноны талаар бол бэлдэж оруулж байна. За уг кинон дээр гарч байгаа үйл явдал нь болохоор за бодит хэсэг үнэхээр энэ одоо энэ кинон дээр гарч байгаа универсам гэх бүлэглэл бол бодиттой байсан хэсэг талаар өнөөдрийн дугаарт бол ярина. За эхлээд киноны талаар бол товч мэдээлэл өгье. За тухайн кинон нь болохоор 2024 оны 4 сарын 25-нд бол нээлттэй хийсэн. За уг кинон бол нийтдээ 13 шагналд бол хүртэж байсан юм байна. За тухайн хүртэж байсан шагналуудаас бол хамгийн одоо шилдэг шагнал нь бол гэж хэлж болох бол шагнал нь болохоор 2024 одоо шилдэг цувралаар шалгарч цагаан заан гэх шагналыг бол хүртсэн. За уг кинон дээр бол 1980-ад оны сүүл үеийн бол Казан хотод болж байгаа үйл явдлыг бол харуулж байгаа. За уг кино бол хүүгийн үг буюу гэмт хэрэгтний татарстан 1970-аас 2010 гих 1970-аас 2010 онд болохоор Казан хотод болж байсан бодит түүхээс сэтүүлсэн ном дээр бол номноос бол сэтүүлж одоо бүтээгдсэн юм байна. За уг кинон дээр гарч байгаа үйл явдлууд нь бол ихэнх нь үйл явдлуудын ихэнх нь буюу 90 орчим хувь нь болохоор бодит түүх юм байна. За харин уг кинон дээр гардаг универсам бүлэглэл бол огтоос бол байгаагүй киноны нэг зохиомол хэсэг юм байна. Харин универсам гэх бүлгэлтэй ойролцоо хэд хэдэн бүлэглэл бол тухайн хотод бол бодитоор байсан. За тэдний хамгийн алдартай нь бол Тяп, Лёп, за Хади Такташи, Перваки гэсэн бүлэглэлүүд бол бодитоор бол байсан юм байна. За ер нь бол Орос оронд ялангуяа одоо нэг Казан хотоос гарсан гэмт бүлэглэлүүд бол их нөлөөтэй бол байдаг. За тухайн бус нутгаас бол өмнө нь дурдсан Перваки гэх бүлэглэл бол зохион байгуулалттай гэмт бүлэглэл бол буюу МАП болж одоо өргөжин Орос улсад бол өөрсдийн нөлөөг бол тогтоож байсан юм байна. За өөр бас Казан хотоос гаралтай Татары буюу Татар гэх нэршилтэй зохион байгуулалттай гэмт бүлэглэл бол Орос оронд бас их нөлөөтэй байсан юм байна. За миний бодлоор бол Казан хотод одоо бий болж болсон одоо бүлэглэл буюу тодорхой сонирхол нэгтэй өсвөр насны хүүхдүүд одоо нэгдэж тухайн үед бол нэлээд одоо тийм сахилгагүй гэх юм уу эсвэл тухайн үед одоо хөдөлгөөнтэй байсан өсвөр насны залуус одоо Орос оронд даяар гэмт бүлэглэлийн сүлжээг бий болгосон Перваки за Татары гэх хоёр бүлэглэлд бол илсэн. За гэмт бүлэглэл бол өргөн хүрээнд бол хийж ирсэн байх магадaltaй гэж бол бодож байна. За Слава Бацан гэх кинон дээр гардаг одоо универсам гэх зохиомол бүлэглэлийг бол Хади Такташ гэх бүлэглэлийн нэрийг одоо универсам гэх нэрээр бол орлуулан за тухайн кинонд бол гаргасан гэж бол үздэг юм байна. За тэгээд тус бүлэглэлийн Хади Такташ гэх тус бүлэглэлийн түүхээс нь яриад явъя. Хади Такташ гэдэг тухайн бүлэглэлийн талаар ярихаас өмнө за Казан хотод одоо яг тухайн цаг үед одоо 1980-ад онд одоо жишээлбэл юу болж байсан талаарх мэдээллийг бол өгье. За 1980-ад онд болохоор хуучнаар зөвлөлт холбоот улсын юм одоо зарим сонин болон одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслэр болохоор Казаны үзэгдэл гэсэн нэр томьёо бол анх бол маш ихээр яригдж эхэлсэн. За Казан хотын өсвөр насны мөн эдэр насны залуус болохоор гудамж одоо байр зэрэгээрээ одоо ялгарсан бүлэглэл болж за бүлэглэл хоорондоо тэмцэлтэх асуудлууд бол тухайн үед бол маш ихээр гарч байсан. За 1986 онд болохоор Казаны одоо цагдаагийн газраас бол бүлгэлт хамааралтай буюу бүлгэлт хамаардаг 3500 гишүүний бол жагсаалтыг бол гаргаж байсан юм байна. За тухайн үед болохоор нэг бүлэглэлийг болохоор 65-аас 75 орчим гишүүнтэй гэж бодсон юм байна. За тогтоосон мэдээллээр болохоор 50-аас 60 орчим одоо бүлэглэл тухайн одоо Казан хотод байна гэж тогтоож байсан юм байна. За нөгөө бодит түүхээс одоо үйл явдлаас сэтүүлсэн хүүгийн үг гэх номыг бичсэн зохиолчийн хэлснээр бол за тухайн цаг үед болохоор Казан хотод 150 орчим бол бүлэглэл байсан гэж дурж ирсэн юм байна. За ер нь бүлэглэл нь бол дотроо ер нь бол ихэвчлэн 3 төвшөнтэй байдаг юм байна. За эхнийх нь буюу шэл буюу залуу гишүүд, за хоёр дахь нь буюу супер буюу ахмад гишүүд, за гурав дахь нь болохоор стари буюу хамгийн ахмад гишүүд гэж бүлэглэлийг бол дотор нь бол ер нь бол 3 ангилдаг. За энгийн иргэдийг бол Чушпани гэж бол нэрлэдэг юм байна. За бүлгэлт хамаардгүй энгийн иргэдийг бол одоо жишээлбэл бүлгэлийн гишүүд одоо дээрлэгч зодох тиймэрдүү асуудлууд бол маш ихээр гардаг. За тухайн бүлгэлт хамаардгүй иргэдийг болохоор одоо яаж ч болно гэсэн бодол болон одоо байдал бол тухайн үед бол ажиглагдж байсан юм байна. За Хади Такташ гэдэг тухайн бүлэглэлийн талаар дуртахад бол тухайн бүлэглэлийг болохоор 1980-ад оны ихээр бол үүссэн гэж бол тооцдог. За зарим их сурвалжууд болохоор 1980
82 онд үүссэн гэж бас үздэг юм байлаа. За Хайти Такташ гэдэг тухайн нэр нь болохоор за Казан хотын нэг гудамжны бол нэршил юм байна. За тухайн бүлэглэлийг бол за 20 орчим жил одоо үйл ажиллагаа явуулаад татан буугдсан гэж үздэг. За Хайти Такташ бүлэглэл нь болохоор анх үүсгэн байгуулахдаа болохоор уснууд нэгдүүд бол ихэнх хувийг нь бүрдүүлж байсан. За тэгээд бүлэглэл хоорондын газар нутгийн маргаан за одоо гишүүдийг энэ тэнд зодсноос ахуулаад тэгээд зодон зохион тэдрийг хамгаалж зодон зохион бий болж байсан. За газар нутгаа мэдээж томсгох судлахаар өөр бүлэглүүлэлтэй бол зодтолдож нүдэлдэх тиймэрхүү бол асуудлууд бол анх эхлээд бол байсан юм байлээ. За 1990-ад онд зөвлөлт холбоот улс бол задарснаар тухайн бүлэглэлийн одоо нэг үйл ажиллагаа бол илүү одоо өргөн хүрээнд бол Казан хотод бол бий болсон. За ерөнхийдөө бол Казан хотыг бол тухайн бүлэглэл бол одоо өөрийнхөө иршээр давж тухайн Казан хотод болж байгаа гэмт хэрэг одоо янз бүрийн юмыг бол зохион байгуулдаг болсон юм байна. За тухайн бүлэглэл нь бол одоо яг нөгөө 90 онд одоо задраад зөвлөлтүүд завдснаар тухайн бүлэглэл нь бол ер нь нөлөөлөл нь бол томорсноор дотор бол ер нь бол хоёр хуваагдаж эхэлсэн. За залуу ирчүүд буюу хөгшин ирчүүд гэж дотор бол хуваагдаж эхэлсэн. За тухайн бүлэглэлийн одоо нөгөө нэг хамрах цар хүрээ томорсон. За тэдний мэдлэлд бол олон тооны одоо банк, ресторан үйлдвэрүүд янз бүрийн зүйлүүд одоо мэдлэлд орж ирсэн учраас нөгөө эрх мэдлийн төлөв тэмцэлтэй бол маш их ширүүн өрн бол өрнөж эхэлсэн. За тухайн бүлэглэлтэй холбоотой одоо жишээлбэл өөр бүлэглэлийн одоо өөр бүлэглэлээс ирэх дарамт шахалт янз бүрийн бол байхгүй. Зөвхөн дотоод бүлэглэлийн зөрчилдөөнөөс болж одоо энэ тэнд одоо бүлэглэлийн гишүүд алагдах. За энэ тэндээс одоо нөгөө зогцос олдох зэрэг асуудлууд бол маш ихээр бол гарч ирсэн юм байна. За ялангуяа залуу ирчүүд бол хөгшин ирчүүд бол ялангуяа залуу болон хөгшин ирчүүдийн одоо бүлэглэлийг бол толгойлогч нарыг бол хөвчлэн хүнөөж байсан. За өөрсдийнхөө толгойлогч нарыг бол хөвчлэн хүнөөж байсан. За 1993 оны байдлаар болохоор за тухайн бүлэглэл нь болохоор за Казаны биеэ үнэлэх салбарыг бол бүхэлд нь хяндаг. За тухайн салбараас бол за өдөрт бол 5000 орчим долларын бол ашиг бол олдог байсан. За бас хар тамхины наймыг бол тухайн бүлэглэл бол хийдэг байсан юм байна. Нэг өдрийн дотор л гэхэд одоо 1 кг орчим героин зардаг зэрэг. За тэгээд өөрсдийнх нь нэр дээр 40 гаруй компани, үйлдвэр, ресторан, банк. За тэр ч байтугай хоёр жавшуулгын газар бол тухайн бүлэглэлийн эзэмшилд байжээ. Бүлэглэлийн одоо эрх мэдлийн тэр өргөн цар хүрээтэй болсноос ахвал ер нь бүлэглэл хоорондын маргаан нэгнийхээ одоо тэр залуу ирчүүд юм уу, хөгшин ирчүүд юм уу хамаардаг хүмүүсийн хөнөөх асуудлууд бол маш ихээр гарсан. За тухайн бүлэглэлийн гишүүдийг бол одоо жишээлбэл Москвад, Санкт-Петербургт өргөх хүмүүсийн асуудлууд тухайн гишүүдийн зохицыг тухайн бус нутгуудаас олсон ч зэрэг маш олон төрлийн юм асуудлууд бол гарч ирсэн. За тухайн бүлэглэл нь бол яг бусад бүлэглэлийн одоо жишээлбэл юунд бол одоо жишээлбэл хөнөөлд бол багтаагүй. Зөвхөн өөрсдийнхөө дотоод асуудлаас л хамаарч өөрсдөө одоо дотроо бүлэглэл хооронд дотроо өөрсдөө бол хөнөөж ирсэн тийм асуудлууд бол гарсан. За 1997 оныг болохоор за Хайти Такташи тухайн бүлэглэлийн бол түүхэн дэх бол хамгийн их зусчил гэж үздэг. За тухайн жил бол ерөнхийдөө за ер нь бол нэг 20 орчим гишүүдийнх нь зохицыг тухайн бус нутгаас болон Москва, Санкт-Петербург зэрэг газруудаас бол олж ирсэн юм байна. За 1999 оны сүүлээр бол Хайти Такташийн бол гишүүдийг бол бүрэн баривчилснаар тухайн бүлэглэлийг бол за үгүй болсон гэж үздэг юм байна. За тухайн бүлэглэл нь бол оршиж байх үедээ бол маш нарийн зохион байгуулалттай байсан. За байлдааны анги, тагнуул, сөрөг тагнуул зэрэг бүтцтэй. За энэ бүтц нь болохоор Оросын одоо дараагийн одоо нэг гинт бүлэглэлүүдэд бол яг энэ бүтцийг бол авч ашиглаж байсан юм байна. Хайти Такташ гэх бүлэглэлтэй холбоотой бол гинт хэрэг аллагын талаар бол нарийн детальчж ярихыг бол хүссэнгүй. За та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл одоо бичлэгний доор байрлах ашигласан их сурвалж хэсэгт байрших холбоосуудаар орон сонирхох боломжтой. За Слова Бацан гэх үг цувралыг үзээгүй нэгэн хэрвээ байвал за Лук ТV болон Инновашны видео санд бол байршиж байгаа. За үзэж сонирхох боломжтой. За Слова Бацан гэх үг цувралын дараагийн бүлгийг бол гараасаа гэсэн хүлээлттэй хүмүүс бол их байгаа байх. За хэрвээ дараагийн цуврал гарвал одоо дахин бичлэг хийж хүргэх болно. Баярлалаа.